За сайн байцгаана уу. Дахиад хувцсны бичлэгээр оролцож байна. Би яг энэ өмнө нөгөө Temu-гийн Try On Haul гээд Temu-гоос бахан өнгө хувц аваад тэрүүгээр бичлэг хийсэн байгаа. Одоо болохоор Comments гээд брендинг одоо Instagram-аар зөндөө яваад идэв. Тэдний брэнд бас надаа 5-6 хувц сend хийсэн. Тэгээд тэднийг одоо задлж үзье. За ийм хувцнууд байна. За тийм хувц болохоор энэгээ just хийчихье. Окей. Би нэг юм цагаан гэдэг энэ нөгөө cream white юм байна. Сүүлийн үед би амар тийм ийм pleated ийм maxi skirt-д амар дуртай байгаа. Гоё good quality шиг харагдаж байна. Камер дээр гэдэг нэг ихсэн харагдахгүй байх шүү. Like it. Гоё юм байна. Гэтэ энэ цав цагаан бол биш, тийм шаргалтуу цагаан юм байна. За дараагийнх нь ийм хөөрхөн нөгөө захтай. Ийм цагаан богдхон dress авсан. Бас энэ harmony pleated юм байна. Тэгээ би сайн нөгөө Temu-гийн юун дээр бас нэг иймэрдүү цагаан богинохон dress авсаахгүй. Гэтэ Temu-гийн болохоор ийм хөрхэн захмах байхгүй, зүгээр юм өртөө. Гэтэ яг хөө стайл нь жоохон төстэй юм байна. Яа. Дараагийнх нь энэ хартаа зүгээр юм maxi dress. Гэтэ ингээд юм нарийнхаа мөртөө юм даавн. Тэгээд энэ dress-ний нуруу амар гоё. Open back-тай энэ dress нь. Гэтэ Temu-гийн юмнаас яг онгойлгож байгаа. Эдний ямыг онгойлгосон чинь яг чанарын хувьд бол эдний хамаагүй чанартай харагдаж байна. Эдний зарим юмнаас нь жоохон чанар муутай байдаг. Гэтэ ер нь бол их юмнуусуудынх нь үнэ нь болохоор нэг 40-д, 50-д, 30-д мэд гэсэн тийм үнэтэй хувцнууд байдаг. Энэ юу? Миний амар гоё харж ирсэн. Нартай юм linen материалтай даавн. Тийм нэг. Wait a second. Энэ амар see-through юм байна шүү дээ, харж байна уу? Хартаа миний гар бүр ингээ харагдаад байна. Энэ зурган дээрээ бүр амар гоё материалтай харагдаж байна байхгүй юу? Тэгээ энийг чинь ийм нөгөө энэ мөрний юм байхгүй юу? Бас яг нэг мөрний яг иймэрдүү энэ цамцтай төстэй. Тэгвэл ийм цамцтай болгоомот чинь нөгөө янз бүрийн левчиг би аль болохоор левчиг өмсч мөрөдөг байхгүй юм дөө палаж тотнуудыг. За нэг үчс өмсч үзье. Левчиг өмсөхгүй та амар гэрэлтэх нь байна. Энэ юм даавн материалтай юм байна. Би материалын би нэг арай тийм нэг зузаан polyester тийм материалтай ах гэж бодож ирсэн. Уг нь тиймээсэн бол айдын арай дээр ахсан. Яг гэх юм бол даавн материал чинь амар үрчигээд идэг. Тэгээд үрчигрийн баан ингээл энэ нүдмэн гэдэг юм уу амар ялгаатай. Тэгсэн. Яа. Одоо дараагийнх нь би нөгөө vest авсахгүй юу? Vestийг ерөн сүүлүүд амар одоо ялангуяа нөгөө миний ажилтай холбоотой ажил дээр би жоохон professional тэгсээр нэ жоохон stylish тэгээд гоё цэвэрхэн харагдах хэрэгтэй болохоор энэ вестнүүд амар ингээд стайл хийхдээ надад амар санагддаг байхгүй юу? Зүгээр джинсэн дээр ч стайл хийчин, янз бүрийн trouser дээр ч стайл хийчих болохоор ийм вест авсан. Тэгээ би сая нөгөө Temu-гээс өмнөх юун дээр бас 2 вест авсан. Тэгсэн чинь тэр хоёр нь амар сонин жоохон өргөн вест илээ. Би өгөнд гоё ингээд тайлмал ингээд гаргадаг вест гэсэн бол гоё гэж бодсаахгүй юу? Энэ гэдэг өгөн жоохон тайл гаргах юм байна. Энэ Temu-г бодвол амар гоё тайлтай. Тэгээд арай нарийнхан. Тэгээд энэ даавн юм байна. Linen. Яа. За сүүлийнх нь ямиг тааyaa. Чинь юу лээ?
Okay. Би сүүлийн үед амар тийм off the shoulder ч юм уу эсвэл one shoulder asymmetrical тийм палазнаар топнуудад дуртайгаа. Тэгээд ийм off the shoulder тэгээд доотх нь ийм maxi dress. Энэ надаа ингээд зургийг харсан чинь амар гоё тийм elegant нэг тийм classy цэвэрхэн нэг хүүхнүүд байдаг штэ. Тэгэж харагдаад байхгүй. За тэгээд энэ хамгийн сүүлийнх энэ Commence-ийн одоо миний авсан яг юмнаас болохоор нийлээд бас нэг $200 болсон юм байна. Тэгээд эдгээр над руу бас амар гоё үнэгүй сент хийсэн. Тэгээд надад би амар баярлж байгаа. Яг анх угаасаа Instagram эхлэхдээ миний анхны гол болохоор ядаж хувцснуудаа үнэгүй авдаг болчих юмсан гэж эхэлжсэн. Тэгээд одоо Instagram-аар ингээд багаар хөгжөөд ингээд брандууд ингээд жижиг сажиг брандууд ингээд надтай өөрсдөө ингээд холбогдоод над руу имэйл бичээд тэгээд чам руу энэ хувцснууд ингээд өнгөө хувцсан сент хий чи ингээд тэрнийх нь оронд ингээд content create хийгээд өгөөч зурагч юм уу бичлэг хийгээд гээд нөгөө жоохон жижигхэн контракт дээр хийгээд яваадаг. Тэгээд ер нь бол одоо сүүлийн үед хувцсан дээр мөнгө өрхөө болсон. Ихэнх хувцснууд маань ер нь бол дандаа үнэгүй хувцснууд, брандуудаас авсан хувцснууд, эсвэл нөгөө би thrift амир хийх дуртай. Хуучин барааны дэлгүүр орж second hand авах амир дуртай. Тэгээд second hand-аас ер нь бол гой амир good quality хувцснуудаас амир хямдхан олдчихдаг. Өмнө нь ч ингээл комиссын бараа гэж жоохон санаа зовдөг байсан бол одоо ингээд угаасаа дэлхийд хэрэгтэй ер нь бол мөнгөнд ч хэрэгтэй те хэмнэлттэй тийм болохоор би second hand амир шопинг дуртай. Тэгээд ер нь бол чадвал ингээ брандаас ингээ хувцснаар ирээд хамаал эдрийнхаа try on haul-ыг яванда хийнэ гэж бодож гин. Тэгээд имэрдүү бичлэг таалагдчихэж байна уу? Таалагдчихж байгаа бол лайк дараарай. Тэгээд миний channel бас subscribe хийгээрэй. Vlog-наас гадна сүүлийн үед жоохон амар ажилдаа завгүй байгаа болохоор vlog-оо ер нь ойрхон оруулах боломжгүй байгаа. Тэгээд гэтээ яг би vlog-оо өөрийнхөө яг хувийн нөгөө memory ингэж digital diary гэсэн үднээс өөртөө зориулж vlog-оо хийсээр л байх болно. Миний YouTube ингээд заавал ингээд их хүн үзэхгүй ч гэсэн it's okay. Яг гэх юм бол би ингээд гоё ингээд дурсгалтай мөчүүдээ нэг бичлэг болоод ингэж хийж байгаа. Тэгээд тэрийг бид нэр өөрсдөө заримдаа ингэж үзэж үзэхлээр амар гоё идэг. Тийм болохоор vlog-оо стил хийн гэхдээ ойр ойрхон хийхгүй. Гэтэ хажуугаар нь бас юм нэг хувцсны төрлийн бичлэгүүд, ажилтайгаа холбоотой хувцсны төрлийн бичлэгүүд оруулна гэж бодож ин зав гарах юм бол оруулна. Тэгээд имэрдүү бичлэг таалагдчихвэл комент үлдээгээрээ ямар бичлэг үзмээрээ нас шинэ үзэгчд байх юм бол надаа ингэ санал тавиарай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр баяртай.